Сайн байцгаана уу? Та бүхэнд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрдүүлэлтийн цахим системд мэдүүлэх талаар болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл өгье. Та мэдүүлгийн бүрдүүлэлтийн системд өөрийн бүртгэлтэй имэйл хаягаар нэвтэрч орно. Системд нэвтэрч орсны дараа таны шинжилэн гаргах хөрөнгө орлогын мэдүүлэг харагдана. Та үйлдэлтсэн дээр байрлах засварлах товчлуураар дарж хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлнэ. Та бүхэнд хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад орсон өөрчлөлтийн талаар танилцуулъя. Нэгдүгээрт, та болон таны хамаарал бүхий этгээд нь таны одоо ажиллаж байгаа байгууллага болон түүний салбар нэгжид сүүлийн 2 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд шалгарах, тусгай зөвшөөрөл авах, гэрээ контракт байгуулах, хэн шалгалт явуулах, хариуцлага хүлээлгэх зэрэг үйл ажиллагаанд оролцсон бол та энэ талбарыг бүглэнэ. Хоёрдугаарт, та давхар ажил эрхлэлтийн талаар мэдээллийг давхар ажил эрхлэлтийн талаарх мэдээлэл талбарт мэдүүлнэ. Мөн орлого хэсэг дээр өөрийн гар дээр авч буй цэвэр дүнгээр мэдүүлнэ. Түүнчлэн тоног төхөөрөмж хэсэг шинээр нэмэгдсэн, мэдүүлэх үнийн дүн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний үнийн дүнтэй тоног төхөөрөмжийг энэ хэсэгт мэдүүлнэ. Мөн бэлэн мөнгө харилцах хадгаламж хэсэгт та болон өөрийн гэр бүлийн гишүүдийн бэлэн мөнгө харилцах хадгаламжийн дүнг үлдэгдлийг өмнөх оны 12 сарын 31-ний байдлаар мэдүүлнэ. Энэ хэсэгт та Монгол улсын болон гадаад улсад байгаа харилцах хадгаламж картын даасны үлдэгдлийн даасны дугаарын хамт мэдүүлнэ. Виртуал хөрөнгө буюу криптовалют, coin, token, NFT гэх мэт виртуал хөрөнгийн талаар мэдүүлэх талбар шинээр нэмэгдсэн байгаа. Та энэ хэсэгт өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эзэмшилт бүртгэлтэй виртуал хөрөнгийн талаар мэдүүлнэ. Албан тушаалтан та хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор үнэн зөв мэдүүлж хариуцлага үүргээ ухамсарлан хуулийг дээдлэн сагснаар нийт олонныхон итгэлийг хүлээх нэр хүндийн баталгаа болно.